Хууль шүүхийн байгууллага бол шударгаас тогтоохын төлөө ажилладаг байх ёстой болохоос тохиур хэлбэрээр ажилладаг огт байж болохгүй. Өндөр төлсөн хүн нь хохироод байж болох ийм шударга ус байх юм уу? Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгааллын газар 2019 онд 4.6 тэрбум байсан. 20 онд 6.6 тэрбум байсан бол энэ жил 33.6 тэрбум. Эх жил бид төрийн албан агч нарын цалин нэмэх боломж гарсангүй. 26 оны төсвийн хүрээний мэдээлэл миний санаж байгаагаар алдагдaltaгүй байхаар л явж ирсэн. Тэр үннөө эсвэл би буруу бодоод байна уу? Тэгсэн одоо дахиад өөрчлөөд ингээд 1.4 их найдын алдагдал гэдээ явж байна. Наранбайр сайд 8 сарын 19-ний өдөр багш нарын цалин 20% нэмнэ гэд амлалт өгсөн тий. Өөр амаараа хэлсэн байгаа шүү дээ. За энэ 20% чинь хаана нэ хизээ нэмэх вэ? Төрийн өмчийн компаниуд 22.8 их найдын өр төлбөртэй. Өнөөдрийн байдлаар 54 мянган аж ахуй нэгж татврын ямар нэг өртөө нийт өр нь 3.5 их найд байна. Тэгээ энэ аж ахуй нэгжүүд яаж хөлдөөд нь бос гэдэг юм? Яаж хүний цалин тавь байдаг юм? За Монгол Улсын их хурлын 2025 оны намрын чуулган Монгол Ардын намын дотоод зодоонтой хамт эхэлсэн байна. За өнөөдөр нэгдсэн чуулган ээлжид одоо чуулгана хийлээ. За өнөөдрийн чуулганаар хилцсэн одоо хоёр гол асуудал нь Монгол Улсын төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл. За тэгээ 2027-оос 2008 оны төсвийн төсвөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэдэг ийм асуудал. За мөн дээрээс нь баялагын сан, эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан зэрэг иймэрхүү асуудлуудаар өнөөдөр эхний хилцүүлгээ хийлээ. За төсөв ерөнхийдөө сайд нарын дунд за хэдэн гишүүдийн дунд өрнөлөө таяг одоо энэ бичлэгэн дээрээс харж байгаа бох. Улсын хурлын чуулганы танхим ерөнхийдөө хоосон байгаа. За өнөөдрийн чуулган дээр хэд хэдэн одоо гол асуудал яригдлаа. Ерөнхийдөө төсвийн хүрээний мэдээлэл гэхээсээ илүүтэй зарим нэг одоо тоо болон зам дэтгэр багш нарын асуудал гэсэн ийм асуудлууд яригдлаа. Хамгийн эхлээд багш нарын цалин яригдлаа. Багш нарын цалинг одоо сар гарны өмнө боловсролын сайд Наранбаяр багш нартай уулзж явах үедээ 25%-аар нэмэгдүүлэх юм боломж байна. За ингэхийн тулд 560 тэрбум төгрөг төсөвт суулгах хэрэгтэй байна гэсэн зүйлийг ярьж ирсэн. За гэхдээ өнөөдөр тэрээр ярихдаа 100 гаруй тэрбум төгрөг төсөөлсөн гэж ярьж байна. За засгийн газар 1.3 их найдын төгрөгийн алдагдaltaй юм төсөв оруулж ирсэн. За энэ төсөв энэ алдагдлаа нөгөө нэг том мега төслүүд явуулах юм одоо хөрөнгө оруулалтаа гэж зүйлийг ярьж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах юм зүйл учраас 1.3 их найдын алдагдaltaй гэсэн. За энийг зөврүүлээд Ганбаатар гишүүн дүүлийн өрчин эргүүлээд ашиг олох юм уу гэх зүйлийг ярьсан. За ингээд газрын тосны үйлдвэр за нэгээс сэргээгдэх хэрчим мөч зэрэг иймэрхүү одоо иргэдийн Монгол улсын одоо аж байдалд хэрэгтэй ийм төсөл хийгдэх учраас эргүүлээд одоо өөр өгөөж өгнө гэсэн ийм зүйлийг ярьсан. За шижир гишүүн бас нэг зүйлийг хөндлөө. Эдийн засгийн одоо эдийн засаг дахь төрийн оролцоог багасгана гэд энэ зузаан номон дээр та нар бичсэн байсан. За тэгвэл одоо тэр чи яг бодит дээр хаана байгаа юм бэ гэсэн зүйлийг асуусан. За үүн дээр одоо яг тодорхой асуултанд хариулт өгч чадаагүй зарим нэг сайдууд ерөнхийдөө л нэг юм тойруулсан байгийн ярьсан. За гэхдээ энэ дээр нэг логиктой зүйлийг ярихад Монгол Ардын нам өөрөө социал демократийн үзэл баримталтай. Социал демократ үзэл баримталтай нам яадаг вэ гэхээр одоо эдийн засаг дэх төрийн оролцоог нэмэгдүүлдэг. За ингэснээр ингээд нөгөө нэг үр өгөөжөө төр өөрөө захираа зарцуулаад ингээд нийгэмдээ юм хуваарлах маягаар явдаг учраас өөрсдийнхөө эсрэг зүйлийг Монгол Ардын нам хийхгүй баха. За яг хөө ингээд хүн болгон л жил болгон л ингээд эдийн засаг дэх төрийн оролцоог багасгах, за төрийн хувийн хвшлээ дэмжинэ гэж ярьдаг ч гэсэн яг бодит байдал дээр нөгөө намынхаа үзэл баримтлаар л явдаг. Төр бүх юмд оролцдог, бүх одоо бизнес рүү төр гараад үрдэг, эдийн засаг дэх төрийн оролцоо улам л ингээд томордог. За араас нь тэтгэр 6% нэмэгдэх юм асуудлыг ярьсан. Баясгалан гишүүн энэ дээр нэг санал хэлсэн нь энэ одоо тэтгэврийн нэмэгдлийг өндөр тэтгэвэр авдаг хүмүүсийн баг нэмээд багыг нь өндөр нэмдэг ийм тэгшүүс байдлаа болио. Энэ хүмүүс чинь анханасаа л өөрсдөө өндөр тэтгэвэр авахын тулд өөрсдөө цалингаар өндөр одоо даатгал төлөөд өнөөдөр ингээд авах ёстой мөнгө авах гэсэн чинь за чи өндөр тэтгэвэр авд юм байна, чинийхийг баг нэмнэ, бусдаагаа тэнцвүүлнэ гэдэг ч юм уу тийм социалист үзэл гаргаж болохгүй гэсэн зүйлийг ярьсан. За ингээд бүгдийг нь ижилхэн 6% нэмэхээр болсон. Гэхдээ инфляц руугаа одоо төгөж очоогүй ийм нэмэгдэл болж байна гэсэн зүйлийг яригдсан баг. За мөн
нэг чухал зүйл нь ерөнхийлөгчийн тамгаас ер нь одоо энэ төрийн байгууллагуудын төрийн аппаратуудын зардал нэмэгдээд байна. За гэтэл нөгөө талдаа нөгөө нэг төрийнхэн чи өөрсдөө хэрэглээгээ багасгахыг төсвөө хэмнэе гэдээ ингээ яриад байдаг мөртлөө одоо жишээлбэл ерөнхийлөгчийн тамган газар за тэгээ засгийн газар хэрэглэх газрын ингээ төсөв нь жилээс жил нэмэгдээд идэх хэдэн 10 тэрбумаар нэмэгддэг. Дандаа ерөөсө буурж орж ирдэг, дандаа нэмэгддэг. Тэгэхээр энэ чи өөрөө нөгөө нэг засгийн газрын яриад байгаа төрийнхний өөрсдийнх нь яриад байгаа зүйлийн эсрэг юм байгаад байгаа юм шүү гэсэн ийм сэдв гарч ирсэн. За тэгээд эцэст нь гэж хэлгээд сангийн сайд мэдээж төсвөө хамгаалсан. Энэ жилийн оруулж байгаа тэдний засгийн газраас барьж байгаа төсөв нь бол алдагдaltaгүй. Ямар нэгэн алдагдал байхгүй. Суур тэнцэл нь нэмэх хоёртоо гарч ирж байгаа гэсэн зүйлийг ярьж байгаа. Алдагдал гэдэг байгаа зүйл чинь нөгөө нэг 1.3 их найд чинь мега төслүүдийг санхүүжүүлэх гадаадын үр зээлийн хөрөнгө оруулалт байгаа шүү гэсэн зүйлийг ярьж байгаа. За өнөөдрийн чуулганаар ерөнхийдөө нэг иймэрхүү зүйлүүд яригдлаа. Төсвийн одоо чуулганы 2 дугаар хилцүүлэг ингээ маргааш нөгөө өдрөөс ингээ үргэлжлээ явна. Төсөв хилцэж яхад чуулганд дийлэнх нь байсангүй. За 8 гишүүн чөлөөтэй байлаа. Үлдсэн хурууга дараад ажил хийдүүлдэг. Ийм байдал руу өнөөдрийн чуулган үргэлжлэлээ.